Шинэ ээжисгээ 3 тэг хувилбарын ээжисгээ дөрвийн 22 дахь үг болвол бэй. Тэд дахин, эд дахин гэдгийн тэр дахин гэдгийг бэй гэж хэлэх нь. 这家公司今年的利润是去年的2倍. Энэ нэг компани энэ жилийн ашиг нь бол түрүү жилийнхээс 2 дахин их байна. 全体员工 бүхий л ажилчид нь тоолж байна тийм ээ. Бүх ажилчид нь бүгдээрээ 非常高兴 бүгд маш баяртай байлаа гэнэ. 节假日期间 за баярын амралтын өдрүүдээр 这家餐厅的顾客数量是平时的3倍. Энэ нэг рестораны үйлчлүүлэгчдийн тоо хэмжээ нь бол энгийн үеийнхээс 3 дахин их байдаг. 服务员们忙得不可开交гэнэ. Үйлчлэгч нар нь завгүй дээ不可开交гэнэ. За不可开交гэдэг нь дөрүлээ нийлээд явдаг үг. Бори бохис их завгүй гэдэгтэй дуусашгүй их ажилтай, бүү ажилтай гэхлээр不可开交гэж хэлнэ. За энэ дөгийн ханаас хоёр талхайтай дөгийн ханаас хэрэглэгддэг. Мангд不可开交бори бохис их завгүй. Маш их барагдах завгүй ажилтай тий жишээлбэл даа бүк кажао гэх юм бол бүр ингээд зодолдоо дуусахгүй тий зодолдоо цалдаггүй зодолцсон нь бүк кажао ингээд салж чадахгүйгээр бүр маш их зодолдоод гэдэг гэхээр даа бүк кажао гэх юм. Тэгэхээр энэ дөгийн үйлүхтэй дөгийн ханаас бүк кажао хэрэгэлдэг дүрмтэй. Та нүли 工作了5年 тэр хичээнгүйгээр ажилласан 5 жил. 收入增加到原来的4倍. Орлого нь нэмэгдсэн. Тоо хэмжээндээр 增加гэхэлэр нэмэгдэх гэдэг нь тоон дээр ярьдаг те. Нэмэгдээд бүр тэр хүрсэн. Юу хүрсэн гэхээр 原来的4倍. Өмнөхтэй хамгийн анхныхаасаа 4 дахин их орлогот хүрсэн. 终于买下来. 买下了. Эцэст нэг юм худалдаж авлаа. Өөрийнхөө 梦想中的房子 мөрөөдлийнхөө тэр байшингийн эцэст нэг юм 买下来. авлаа гэнэ. За тэгэхээр бэй гэдэг нь тэд дахин, эд дахин гэхээр хэрэглэгдэх нь байна.